Та үүнийг мэдхүү? Та үүнийг мэдхүү? Та үүнийг мэдхүү? Бидний мэддэг хэрнээ мэддэггүй зүйлс. Өглөөний мэнд хүргэе сонсогчдоо. Бидний мэддэг хэрнээ мэддгүй зүйл нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй харагддаг вэ? Манай нэвтрүүлгийн зочин одоо орон судлаач Батбаяр. Энэ өглөөний мэнд хүргэе. Энэ өглөөний мэнд хүргэе. За Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй байдг вэ гэхээр л энэ гурван шалтгаанаас болж Тэнгэр маань цэнхэр өнгөтэй харагджээ. Нэгд бол нарны гэрлээ шалтгаална. Хоёрт хүний нүдний шалтгаалж байгаа арга байдал. Гуравт нь агаар мандлаас. Агаар мандлын бөөмсөс шалтгаалж. Тэгээд агаар мандлыг маань бол одоо дүүргдэг их элемент нь л одоо хүчил дүүргэлж тийм ээ. Тэгээд нүүрс дөрөгч бас нүүрс төрсөн маш жижиг молекулууд байна. Эдгээр чинь өөрсдөө хүний нөгөө нэг нүдэнд харагдах одоо гэрлийн долгионоос тэм жижиг хэмжээтэй байдаг байхгүй. Тэднээс бас болчих. Тэгээ бидний одоо нүдэнд харагдахын үзэгдэх гэрлийн хамгийн урт долгионтой нь бол одоо улаан байна. Хамгийн бага долгионтой нь бол нийл ягаан өнгө байгаа. Тэгэхээр гэрлийн долгион агаар мандалд ингээд нэвтрэхтэй нийл ягаан өнгө нь богино долгионтой очир бөөмсийг мөргөж сарнил өгч одоо нөгөө чиглэлээ өөрчилдөг. Энэхүү сарнилсан долгион л одоо бидний харж Тэнгэрийн өнгийг одоо ямар өнгөтэй харагдах вэ гэдэг л харуулж. Тэгэхээр яг Тэнгэр ямар өнгөтэй? За Тэнгэр маань бол одоо хөх өнгөтэй харагдаж. Бидэнд бол бүгдэд нь л хөх харагддаг шүү дээ. Хөх харагдаж тий. Тэгээд тэр бол одоо энэ тэр шалтгаан юм баггүй. Одоо нийл ягаан өнгө маань илүү тийм богино долгион дээр идэх учраас агаар мандлаа нөгөө бөөмсд мөргөлдөд чиглэл нөрчлөгөө сарнилт үсгэр л гэж баг сарнилт үсгээд байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө улаан өнгө маань ихэнх одоо нарнаас ирж байгаа тэр өнгө гэдэг улаан өнгө маань бол одоо нийл ягаан өнгнөөс бол 16 дахин баг одоо тийм сарнилдаг байхгүй. Тэгээд нийл ягаан өнгө чинь хүний нөгөө нэг нүдний ялах чадвараас шалтгаалаад тэгээд хүний нүдний илүү тэр цэнхэр өнгийг маш сайн ялгаад байна л гэсэн үг. Тийм учраас л одоо энэ илүү тийм нийл ягаан өнгнөөс илүү бүхэн гийг л одоо хараад байна гэсэн үг байхгүй. Зарим орой Тэнгэрийн хаяа улаачдаг штеп. Тэгэхээр та сая бас хэллээч улаан туяа, нийл ягаан туяа байдаг гэх. Тэгэхээр энэтэй холбоотой юу? Тэр бол агаар мандлын зузаантай холбоотой. Тэнгэрийн хаяа руу байх тусмаа агаар мандал маань маш зузаан болчих. Тэгэхээр нөгөө нэг гэрлийн нөгөө сарнил маань танд одоо маш тэр агаар мандал зузаан учраас бид нэг улаан одоо эхлээд дээшэл ингээл харангууд нөгөө хөхөө илүү их ялгаж хараад байгаа шүү дээ. Нөгөө тэр нь болохоор агаар мандал нарай сэрэг байх нь шүү. Тэнгүүд Тэнгэрийн хаяар ингээ харангууд тэнд нөгөө агаар мандал одоо маш цуцаа учраас бас яг улаан нийл ягаан эдрэг тодорхой хэмжээнд тэнд нь илүү их байна. Учраас илүү санилт үүсэж байгаа учраас энгийн үе бас илүү ялгаж харж байгаа. Бид яг Тэнгэр л гэдэг. Тэнгэр гэж тэгвэл яг юу хэлээд байгаа? Судлаач хүний хувьд та тайлбарлаж өгөөд. Тэнгэр гэдэг чинь одоо ингээл агаар мандал дал тэр хэсгийг хэлж байгаа. Тэгэхээр зүгээр л агаар мандлал гэсэн үг юм уу Тэнгэр чинь? Агаар мандал. Агаар л гэсэн үг шүү дээ. Агаар чинь дотор бол одоо олон айл хүчил дөрвч азот гэлтэй нүүрс дөрвч төр гэд орж байгаа шүү дээ. Бүгдийг нийлүүлээл хэлж байгаа. Ер нь агаар мандлыг л Тэнгэр гэж байна. За маш баярлалаа танд ажлын амжилт хүсье. Баярлалаа чамд ажлын амжилт. Бидний мэддэг хэрнээ мэддгүй зүйл нэвтрүүлгээр энэ удаа Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй харагддаг вэ гэсэн сэдвээр бэлтгэн сонсогчдод хүргэлээ. Манай нэвтрүүлгийн зочин одоо орон судлаач Батбаяр байлаа. Та үнийг мэдхүү? Сонин содон мэдээлэл. Та үнийг мэдхүү булангаар бороо гэж юу болох? Борооны талаарх сонирхолтой баримтуудаас онцлон сонсогч танд дуулгая.
Бороо нь хур тунцсны нэг төрөл бөгөөд агаар мандалтах усны уур конденсацлогдсон газрын гадаргуу руу буух үзэгдэл юм. Борооны бүх туслууд газрын гадаргууд хүрдэггүй бөгөөд зарим нь унах явцдаа ууршин усны уур болон уурдаг. Халуун хуурай цүлд борооны бүх туслууд газарт хүрэлгүй уурших нь байдаг. Борооны жижиг туслууд нь бөмбөлөг хэлбэртэй байх бөгөөд туслын хэмжээ томорход уг туслын доод тал нь хавтгай, дээд тал нь бөмбөр хэлбэртэй, бүр том хэмжээний туслууд шүхэр хэлбэртэй болдог байна. Борооны туслын хэлбэрийг Австралийн физикч Филипп Ленард 1898 онд судлаж 2 мм-ээс бага хэмжээтэй туслууд бөмбөлөг, 5 мм-ийн диаметртэй нь хөөсөн 100 хэлбэртэй, 5 мм-ээс дээш хэлбэртэй нь тогтворгүй болдгийг тогтоосон байна. Борооны туслууд дунджаар 1-2 мм хэмжээтэй байна. Дэлхий дээрх хамгийн том борооны тусал 2004 онд Бразил болон Маршаллын арал дээр орсон борооны үед тэмдэглэгдсэн бөгөөд туслын хэмжээ нь 10 мм-ээс давсан байжээ. Борооны туслуудын унах хурд нь туслын хэмжээнээс хамаарна. Далайн түвшинтэй тэнцүү өндөрт салхигүй тохиолдолд 0.5 мм диаметртэй тусал 2 м/с хурдтайгаар, харин 5 мм хэмжээтэй тусал 9 м/с хурдтайгаар газарт буудаг байна. Харин одоо борооны тухай сонирхолтой баримтуудаас дуулгая. Дэлхийн нийтийн жишигт ус цагуурын төвүүдийн гаргасан борооны хугацааг тооцохдоо төр зуурын бороо гэдэгт 3-аас илүүгүй цаг. Бороо орно гэвэл өдрийн хагаст аюултай төвшин гэдэгт 1 квадрат метрт 0.3 литр ус тогтно гэж тооцдог байна. Бороо ямар ч үнэргүй. Харин бидний борооны үнэр гэж боддог тэр үнэр нь актин болон цианобактерийн нэгдлүүд юм. Дэлхийн хамгийн их бороотой хот бол Энэтхэгийн Черрапунжи. Энд жилд 26460 мм бороо ордог байна. Жил бүр 519 мянган км куб талбайд бороо ордог байна. Цүлд бороо орсон ч нордоггүй. Учир нь цөлийн халуун уур амьсгалд борооны тусал газарт буух замдаа ууршиж алга болдог байна. Куб улсад зөвхөн өдөр бороо ордог бол Таиландд зөвхөн шөнө ордог байна. Пара улсын иргэд бороогоор цагаа тохируулдаг байна. Учир нь тэнд өдрийн яг 1 давтамжтай цагт бороо ордог байна. Боцван улсын иргэд бороог пула хэмээн нэрлэдэг бөгөөд тэдний мөнгөнд тэмдэгдэж мөн адил бороо гэсэн нэршлэр явагддаг байна. Дэлхийн хамгийн том мөндөр 1986 оны 4-р сард Бангладеш улсад орсон байна. Жин нь 1 кг орчим байжээ. Бороо их ордог газруудад цас орох нь бага байдаг. Дэлхийн хамгийн чиглэг газар бол Хавайн Кауай арал бөгөөд энд жилийн 350 өдөр бороотой байдаг байна. Сонсогч та бүхэнд та үүнийг мэдхүү болон дуулгалаа.